Манайд бүгд дээр байгаа юу? Баггүй би хараад эможи явуулчих. Надад. Окей. Nice. За, үргэлжлүүлээ. Хувийн чат руу v3scools.com гэж компьютероос орно. Компьютер гэдгийг ерөөсөө анхаараарай. За тэгээд sign in гэж байгаа. За sign in дээр жишээлбэл их сайхныхаа хаяг үргэлжлүүлж, имэйлээ бичээд нууц үгээ оруулаад тэгээд sign in гэнгүүт яг сайн хэсэг ороод ирчихсэн. Хувийн чат руу бүгд рүү нь явуулсан байгаа. За тэгэхээр таад маань бүгдээрээ Growth.MN гэдэг ийм Alpha-ны V3 School дээрх Alpha-ны хаягтай болсон байгаа. Тэгээд хоёр төрлөөр таад маань сертификат авна. Эхнийх нь болохоор Study Plan гэж байгаа. Study Plan дээр болохоор таад ерөнхийдөө би энэ хичээл сурсан нь үнэн гэдэг өөрийгөө зүгээр л шалгадаг ийм хичээл гэсэн. Хизээ юу үзэх вэ гэдэг нь таймлайн буюу календарын төлөвлөгөөгөөр явж байгаа. За энийг хэрвээ идэвхжүүлэхийн дарах юм бол яг өнөөдрийн үзэх ёстой хичээл чинь энийг идэвхжүүлэх юм бол хизээнээс ямар хичээл үзээгүй байгаа те тэр болгоно бүгдээр харагдана гэсэн. Тэгээ ажендагаар болохоор яг ингээд 11 сарын 30-нд 11 сарын 1-нд гэх мэтлээ явсаар агаад 1 сарын 1-нд экзамаа өгөх юм байна. За ингээд харж болдог. За төдөө их юм зөвхөн өнөөдрийн хувьд шаардлагатай юу нь бол харагдана гэсэн. За тэгээд энэ хичээлийг үзэж дуусны дараа яг гэхээр хоёр төрлийн сертификат авах талаар бол ярьсан. Нөгөө хичээл нь болохоор энэ study plan-аас гадна зүгээр курс гэж байгаа. Тэгээд энэ HTML-ийг багш нь хүүхд болгоно нэгэд өгсөн. HTML-ийг дуусангууд нь CSS нээж өгнө. CSS нь дуусангууд нь JavaScript-ийг нээж өгнө. Гэх мэтлэн ингээд алмаар таадаг нээж өгнөсөн. За тэгээд нэг зүйлийг дахиад анхааруул нөхөж үзэж байгаа болон ахиж үзэж байгаа хүүхдүүд маань анхааралгүй эсвэл мартцсан байх үе байж магадгүй. Тэгвэл нэг зүйлийг анхааруулъя. Тэгээд магадгүй энэ дээр нэгдсэн байгаа өөр хичээл ингээд buy course гэж явах юм бол энийг сайтн дээр судалдаж авч болохгүй шүү. Яг тэгэхээр зөвхөн тухайн хичээлийг л авч чаддаг. Гэтэл та study plan дээр болоод багш нь нээж өгч байгаа бүх хичээлийг яг үндсэн сургалтын чинь төлбөрт ингээд шингээгээд оруулсан байна. Тэнгүүд та эцэгтэй хэлээд энэ хичээлээ авъя гэнгүүт тусдаа $95 төлөх нь шүү. $95 чинь бараг та хэдийн 300 гаруй мянган төгрөг юм байна. Тэгэхээр хамаагүй илүү үнэтэй туснаа гэсэн. Хичээл нэг тус бүрийг ингээд үнэтэй худалдаж авах гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ удааныг та дайлаад нэг төлбөрөөр байгаа гэсэн үг шүү. За тэгэхээр HTML гэдгийг бол одоо багш таад бүгд нэгэд өгсөн байгаа. Тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө adaptive exam, study plan нь болохоор зүгээр л энгийн шалгалтын үг. За тэгээд хэдүүлээ шалгалтын юу гэдээ харцгаая. Шалгалт маань болохоор хоёр төрлөөр байгаадаар бол тайлбарлсан. Дахиад одоо тайлбарлаад өгье. Стандарт exam, adaptive exam гэдэг хоёр төрлийн сертификат байгаа. Стандарт exam нь бол ерөнхийдөө зүгээр энгийн төвшөнд HTML-ийг би судлаа гэдэг одоо HTML-ийн сертификат байгаа гэсэн. 3 удаа хандах боломжтой. Шалгалтаа 3 удаа өгч болно. Шалгалт өгөх эцсийн хугацаа болон шалгалтаа дуусгах шалгалтаа ингээд өгч чадаагүй байх юм бол энэ exam deadline гэдэг нь ямар ч тав гэхээр өнөөдөр нэг өгөө тэнцээг өгж болно. Тэгээ үлдсэн хоёр ишгээ хязгаарч хэрэгжилж болно гэсэн. Дараа жилдээ хангалттай өөрөө чадвартай болоод бэлтгэгтэй болсон үедээ өгж болох. Тэр хугацааг хэлээд байгаа. Энэ нь бол хугацаа гэсэн. Сертификатын үргэлжлэх хугацаа гэж байхгүй. Энэ бол хүчин төгөлдөр байх нь байна. За тэгээд 70 асуулт орж ирнэ. V3-ын үндсэн одоо foundation үндсэн суурь basic хичээлүүдээс орж ирнэ. Тэгээд онлайнаар өгнө. Тэгээд multiple choice буюу сонголттойгоор хичээлээ зөвхөн ингээд сонгож хийнэ гэсэн. Өөр ямар ч тийм юм байхгүй гэсэн. Тэгээ 70 минут үргэлжлэн 75%-ийг нь зөв хариулах юм бол төгснөө. Гэхдээ багш нь болохоор энийг 90% болгоцсон байгаа зөрүүдээр. Тэгээд ямар нэгэн төгссөн зүйлийг шаардахгүй яа гэж байна. За тэгэнгүүт adaptive exam нь болохоор 3 удаа өгнө мөн адилхан. За deadline нь бол хугацаагүй, дуус хугацаанаас хугацаагүй. За тэгээд 50-аас 90 төрлийн шалгалтын асуулт орж ирнэ. За энэ дээр болохоор харьцангуй мэрэгжлийн асуултууд орж ирнэ. Агшин төвчний яг чиний ур чадварыг шалгана. Үнэхээр жинхнээсээ шалгана. За тэгээд SAT гэдэг те ийм юугаар бол онлайн тооцооллын юугаар бол явна. Тэгэхээр асуулгууд нь бол янз бүр орж ирнэ гэсэн. 60 минут үргэлжлэнэ. За хамгийн багадаа 40%-ийг нь давхал юм бол интермедиат төвшөнд очино. Тэгэхээр гайхалтай байгаа ч тийм 40%-ийн одоо үнэлгээ авах юм бол та ямар ч чиглэлээр тэнцэхгүй шүү дээ. Харин энэ дээр 40%-ийг нь тэнцэл юм бол шууд дунд төвшний дундаас дээш юм уу тийм интермедиат гэхээр чи одоо дунд за яг дунд төвшин чи дунд төвшний тийм мэдлэгийг бол хангалттай эзэмшсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэмжээний ийм шалгалт байх нь 40-оос 74 75-аас 89 болох юм бол агшин төвшний HTML-ийн мэдлэгтэй 90-ээс 100 байх юм бол мэрэгжлийн төвшний мэдлэгтэй гэж хэлэх нь. Тэгэхээр та хэдийн 12 настай, 12 настай, 10 настай, 15 настай, магадгүй 28 настай гэж янз бүрийн насны хүмүүс байгаа. За тэгэнгүүт өөрсдөө ерөөсөө олж болохгүй байна шүү дээ. 90-100%-ийн үнэтэйгээр ингээд хувьтайгаар шалгалт өгч юм бол та үнэхээр HTML-ийн төгс мэдлэгтэй хүмүүс гэж өөрсдөө ойлгож болох юм. Тэгэхээр өөртөө итгэлтэй байж болох юм шүү. За
Окей. За сертификатын хувьд бол юм байна. Тэгэхээр зүгээр энгийн сертификатыг бол study plan-аар авна. За adaptive-ыг болохоор курс руу орж аваад энэ шалгалтнаас аавна гэсэн үг шүү. За сертификатыг бол аль ч хичээлээс сонгосон чи яг алийг нь үзмээр байгаа аль сертификат авмаар тэрнийгээ өгнө. Start гээд шууд эхэлж болох нь байна. Хэрвээ энийг дараа шууд өнөөдөр дарчих юм бол нэг шалгалт өгөх хэрэг чи шууд дуусчих гэсэн үг шүү. За тэгэхээр та энийг маш сайн анхаараарай. Таад маань болж өгвөл энэ хичээлээ бүрэн үзээд явахыг тэгэрээ. Энэ бол хамгийн чухал хэсэг. Ягаад тэгэхээр энэ AI хэсэг дээр байгаа энэ баахан кодуудыг хөрвүүлээд API бүр ингээд үнэхээр хэцүү эсүүдийг энд эзэмшин гэсэн үг. Тийм л ойноо гаргасан вебсайтаа шууд ийм одоо багших ер нь заавал манайх гэлтгүй те ингээд бусад хүмүүс ингээд вебсайт хийсэн байдаг шүү дээ. Багш нь хийсэн байгаа шиг энэ байгаа хичээлүүдийг ерөнхийдөө яг энэ HTML гэдэг энэ adaptive бүрэн хэмжээний мэдлэг өгөх энэ хичээлээ үзчих юм бол хангалттай хийж сурна гэсэн. За тэгээд дараагийн зүйл нь юу вэ гэхээр хичээл чинь бол нэмэлт материалаар маш их байгаа. За багшийн орчуулж өгөх хичээлүүд нь бол ерөөсөө яг энэ HTML-ийн мэргэжлийн төвшнийх нь хичээлүүдийг тайлбар үзэж байгаа хугацаанаас ч жоохон удаан байж болох юм. Ер нь бол орчуулгад нь жаа хоцорч олж магадгүй. Яагаад тэгэхээр энэ маш их хичээл байгаа. Өөрөөр хэлбэл 38 цагийн 478 хичээлийн байгаа 190 дасгалын байж байгаа. Энийг нь бол багш нь яаж хийж орчуулад өгөх. Гэхдээ би та дээр өнгөрсөн 6 сарын хугацаанд хамт байж байхдаа баярсан зүйлний юу гэхээр айгүй хурдан ойлгож ирсэн нэгдүгээр, хоёрдугаар англи хэлний мэдлийн төвшин хангалттай сайн байсан. Тэрэн дээр чинь үнэхээр гэж бодож ирсэн. Яг тэгэхээр бидний үеийг чинь хэл айгүй мууштай. За ямар ч хэлсэн тэрнээс үл шалтгаалаад багш нь аль болох монгол хэл дээр хичээлүүдийг оруулаад явах гэж байна. За тэгээ монгол хэлээр хичээлээ хаанаас үзэхийг багш нь одоо тухгүй дараа нь бол зааж өгнө. За тэгээд career path гэж байгаа. Career path-ийн хувьд бол багш нь болохоор ерөнхийдөө full stack гэдэг чиглэлээр явуулж байгаа. Ялангуяа modern web development гэдэг ийм карьерийг чинь эхлүүлж байгаа. Ирээдүйд ихгүй яг өнөөдөр бол хамгийн халуун сэдв бол Python, React гэж байгаа. За Python, Java гэдэг энэ хоёр бол яг одоо байна. Чухал юм байна. Тэгэхээр энэ нөө англи хэлээр явах уу, орос хэлээр явах уу, одоо хятад хэлээр явах уу гэдэг чинь яг энэ шиг гэсэн. Python бол одоо яг зөвхөн fight хэлээ яваа. Java бол Java-гаа яваад гэж. Гэхдээ энэ хоорондоо бас уялдаж ажилладаг тэр бас нарийн ширийн юмнуудыг тавиад хичээлийнхаа явцад мэд авах болно. За ямар ч хэлсэн өдрийн мэнд хоцроод ороод ирсэн ч гэсэн санаад авахгүй хичээлүүд нь рекорд болоод хичээл гэхээсээ илүүтэйгээр энэ бол 7 хоногтой хагас бүтэн санд 2 удаагийн уулзалт байгаа. За энэхүү уулзалт маань бол хичээлийн хоцрогдол арилгах, дэмжих, туслах чиглэлүүдээр явагдана. За тэгээ хичээл бол хамгийн богиндоо 20-30 минут үргэлжлэнэ. Та бол 1 цаг орчим л үргэлжлэнэ. Тэгэхээр та маань хагас бүтэн саяныхаа уулзалтандаа 1-2 цагийн зав гаргаад ороод ирээрээ. Тэгээд хоцрох юм бол хоцорчлоо гэж санаа зовхон байхгүй. Чөлөө авах шаардлага байхгүй. Тас гэж байхгүй. Ягаад тэгэхээр энэ түн яг тухайн өдрөө хүчинтэй зүйлүүд яригадаад өнгөрөх учраас цаг заваа бүрэн дайчлаад ороод ирэх хичээлээрээ. За тэгээд learning pad дээр болохоор яг вэ гэхээр learning pad нь болохоор та хэдийн яг өнөөдрөөс хүрэх цэгийг чинь тодорхойлж өгч байгаа гэсэн. Тэгэхээр бүгднгийнх нь нэр дээр нь Growth цагийн мэн W3 school дээр халбасны хаягийн нүүсэд өгсөн байгаа. За тэгээд learning pad дээр багш нь болохоор энэ 5 төрлийн мэрэгжлийн эзэмших юм боломж өндөр байж байгаа. Яг программист болох юм бол эднэрийг үзнэ, веб хөгжүүлэгч болох юм бол эднэрийг үзнэ, back-end data баазыг үзэхийг одоо чиглэлээр хөгжүүлэх эсвэл энийг үзнэ, data analysis-аар хөгжих эсвэл энийг үзнэ. За тэгтээ таад маань за би программист болно гэсэн яг эднэрийн хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Тэнгүүд багш нь шууд front-end, back-end, full stack, mobile гар утасны хөгжүүлэгч, data analysis гэж чиглэлээр сонголт байгаа. Тэндээс шууд full stack-аар нь тыг хөгжүүлэхээр төрүүлсэн. Тэгэхээр HTML-ээс эхэлж байгаа. Дараа CSS, JavaScript, SQL, Python, React, Node.js, Git гэдэг ерөнхийдөө full stack буюу одоо ямар ч зүйл гарсан шууд хараад кодын бичээл хийчихдэг тийм чадвартай болсон. За энд бол вебсайт багтна, тоглоом багтна тэ өөр одоо responsive mobile гэхдээ mobile app болж байгаа ариур ийм Kotlin гэдэг ийм юу. Тэгэхээр full stack чинь одоо эднийг үтсэн байгаа шүү дээ. Бүгднийг мэддэг болсон. Mobile ганцхан Kotlin-ыг нэмээд сурчхад л таад шууд гар утасны аппликейшн хөгжүүлдэг болчихно. За энэ үндсэн мэдлэгүүдээр data analyst, Panda, Skype, NumPy, R хэлийг сурчхад л data analyst болчихно гэдэг ч юм уу те. За back-end бол тэгтээ дөрвөө бүгдийг үтсэн байна. Front-end бол үтсэн байна. Тийм учраас багш шууд front-end-ийг алгасаад, back-end-ийг алгасаад full stack-аар шууд сургаж байгаа гэж ойлгож болох юм шүү. За тэгэхээр мэдээж таад нас
хангалттай байгаа, цаг хугацаа таад хангалттай байгаа учраас багш нь энэ алхмыг хийсэн байгаа. За тэгээд бүгдээрээ өөрсдийнхөө хаягаар ороод learning path-а дараад full stack-а дараад тэгээд grade learning path-аар сонгочихно гэсэн үг. Тэгээд my full stack development path гэдгийг үүсгэж байна. За ингэнгүүт та хэдийн яг сурах аяллаа чинь одоо юу гэдэг journey чинь үүсчихэж байгаа гэсэн. Тэгэхээр HTML-ийг чи нэг хувьтай үтсэн байна. Дуусгах юм бол CSS руу орно, JavaScript руу орно гэх мэтлэн явсараад баашаа үзээд дуусна гэсэн. За тэгэхээр CSS нь хаанаага юм. Багшаа би CSS үзмээр байна гэх юм бол багш нь нэгэд хүчин гэсэн үг. Тэгэхдээ та хэдийг HTML-ээ бүрэн үзэж дуустал дараагийн хичээлүүдийг нээж өгөхгүй. Хэрвээ яарад JavaScript-ийг үзгээд яараа тийм ээ надаас эрхээ авахгүйгээр шууд худалдаад авчих болохгүй шүү. Яагаад тэгэхээр гэртээ дэргүү та нарын төлсөн төлбөрт чинь энэ хичээлүүд бүгд үн төлбөргүй багтцсан байгаа. Агталтайд маань ээж аваадаа ингээд шаналгаж аваад төрүүлээд авчих юм бол тусдаа $95 төлнө. Зөвхөн JavaScript-тэй. За тэгээд өөр юу гэдэг юм. За энэ дээр болохоор data analysis нь за энэ хэрэггүй. Одоо Python гингүү $47 тий. Энэ дандаа 50% $95 байгаа юм биш үү? За CSS нэхэд $95, HTML $95, за SQL нь $95, PHP нь $95 гэдэг. Бүх ихэнх хичээлүүд нь ерөнхийдөө $95. Тэгэхээр та хангалттай илүү их зардал төлөх гээд байна шүү дээ. Тэгэхээр тэгж болохгүй шүү л гэж хэлээд байгаа. Ер нь. За тэгээ үнэхээр ингээд дараагийнхаа хичээл рүү орох чад багштай хувь чатаар ч юм уу мэддэгдээд явчихна гэсэн. Хоёрдугаарт багштайгаа чатлах энд байна. За check inbox-аа шалгах чинь гэсэн. За би хичээлж орнгууд бүх хүүхдүүдэд бүх таягт ийм чат хэлгээсэн байгаа. За тэгээд энэ бол яг одоо хишиг сайхандаа бүгдээрээ баярлаа. Баяр хүргэе. Бүгдээрээ хишиг сайхандаа баяр хүргэж төхөө эможигаар. За яа тэгэхээр хишиг сайхныхаа хаягийг бид нэг ингээд жишээ болгоод ашиглаж байгаа. За тэгээд энийг нь дарчээ. За энэ бол ердийн мэнчилгээ байгаа. За өсгөөроос гэж байна те. Ингээд ийм мэнчилгээ ирсэн байна. Тэгээд магадгүй хариулт авчна. За цаашдаа энэ дотор бол ингээд багштайгаа харилцаад явчихна гэсэн. Багш нь хараад тэгэл багшийнхаа нэрийг сонгоод дödöдöг явчих болно. Чадлаа авчиж болно шүү. За. За дахиад ганцхан хариулчих. За энэ юу вэ гэдгийг бас тайлбарлаж. Энэ болохоор AI кредит шүү. Одоохондоо энийг бид ашиглаарай. За. Энэ бас нөгөө төлбөртэй байдгийг. Та хэд $10,000 $10,000 кредитийг $3 эрхийг фри хувьдраар өгсөн байна. Хэрэгэлсэн нь энэ дээр гараа авчдаг. Ингээд юм байгаа шүү. За хариулаад явчихна гэсэн үг. Ийм байна. За тэгээд шалгалтынхаа одоо хэдийн хичээлийн үтс ямар хичээл үтсгээд өөрсдөө ч хамаартай бүх зүйлүүд байж байгаа. Хоёрдугаарт нь мэдэгдэх хамгийн чухал зүйл нь юу гэхээр build хэсэг байгаа. Build хэсгийг багшинтай хадад нэгэд өгсөн байна уу өгөөгүй нь сайн анзаараагүй байна. Ямар ч байсан ингээ build хэсгийг тайлбарлаад өгч. Энэ нь өөрсдийн гэсэн хост домейнийг худалдаж аваад шууд яг одоо ингээд вебсайт үүсгэх үн төлбөргүй орон зай гэсэн үг. За тэгэхээр манайхаас бол одоо growth гэх юм те одоо код 21 гэдэг ийм сургалтын юунаас бол 5,000 5 сая реквестийг үн төлбөр өгсөн байгаа. За датаны хувьд бол 195 гигабайт датаг бол үн төлбөр өгсөн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол reset хийгддэг. Магадгүй энэ сар яг одоо өнөөдөр магадгүй би 195 гигабайтыг хэрэгжлэхэд одоо 12 сарын 30 гэхэд reset хийгдээд 1 сарын 1-ээс шинээр эхлэх гэнэ. За вебсайтын чинь багтаамж бол 10 гигабайт одоо үн төлбөргөө манахаас бол өгж байгаа шүү. Тэгэхээр та хэд маань одоо шууд энэ дээр вебсайтаа үүсгэж явчихна. За фронт энд буюу бидний энэгээр үүсгэсэн те ингээд эмнэлгийн вебсайт үүсгэсэн шиг одоо вебсайт үүсгэж байгаа бол тэгвэл энэ basic багт болно. За full stack-аар та төгжиж байгаа учраас HTML, CSS, JavaScript, Node, PHP, Python, Java, C++, Rust гэдэг ийм олон төрлийн хэлүүд байна. За энэ бол вебсайтаас илүүтэйгээр веб аппликейшн чиглэл рүүгээ одоо та сурж байгаа гэж болох нь шүү дээ. За тэгэхээр фронт энд нь зөвхөн вебсайт гэж болох нь. Тэгэхээр энэнийг шууд үүсгээд явчих байна. За тэгээ энэ дээр магадгүй өөрийнхөө нэрийг өгөөд шууд вебсайт үүсгээд туршилтаа хийгээ явчих боломжтой байх нь. За ийм зүйлүүдийг бол энэ build хэсэг дээр багш нэгээд өгсөн байгаа. За энийг энэ нь болохоор та маань нэг шууд ажилд ороход ч юм уу чи юу чаддгийг гэхэд саяныхаа одоо энэ build хэсгийнхаа домейнийг шууд харуулаад би энийг хийсэн юм а гэж нэг одоо ажил мөнгө төгрөг хэрэгтэй болно те хүмүүст өөрийгөө юу чаддгийг шууд газар дээр нь харуулад явчих юм боломж байх нь. За тэгээд гол чухал хэсгүүд маань баг энэ дүрээд дуусч байна. Домейн хэрэгтэй гэх юм бол домейноо худалдаж аваад саяныхаа build дээр холбочихно гэсэн үг.
Тэгээд одоо Growth Email гэдэг ч юм уу ийм вебсайтыг шууд үүсгэж байна. За танай анги бол Code 21 Nova гэдэг анги байна. За тэгээд ер нь одоо V3 School дээр бол маш олон ангиуд байж байгаа. Тэрний зөвхөн Nova нь болохоор та ядын анги байна. Тэгээд магадгүй дараа нь бол өөр нэртэй ч байж магадгүй өөр байна. За тэгээд 29-30 ийм календар байгаа. За энэ нь болохоор доороо ногоонтойнууд нь бол хичээлүүд нь бол ингэж 30 хичээлтэй өдрүүд нь бол ингэж харагдаж байгаа гэсэн. Магадгүй календараа бүтэнгээр нь орох юм бол нөгөө нэг study plan чинь гарч харагдана гэсэн. За тэгээд сайтн дээрээс нэмэлт төлбөр гаргахтай маань ямар ч шаардлага байхгүй. Тийм учраас эцэгчүүдтэй одоо энийг худалдаж авмаараа тэрнийг гэхээс илүүтэйгээр багштай шууд шаардлагатай болвол хэлээд яг энэ карьерийнхаа learning path-ийнхаа холбоотой хичээлүүдийг багшаасаа нэгээд авчиж болно. Нийлгүүлээд аваад үзэж болно гэсэн. За тэгээ мэдээж энэ хичээлүүд бол 30-аас 40 цагийн амьдралаас ч юм те шаардна гэсэн. Тэгэхээр та маань хичээлээ үзээд явчаарай. Нэг бүрчлэн хичээл рүү чи ороод тэгээ өнөөдрийнхөө хичээлийг дуусгаж HTML руу орлоо. За вебсайтаас ингээд хичээлээ үзнэ. Гар утаснаас үзэх болгонд байхгүй шүү. За start гэдээ дарчин. Эсвэл эндээс харж байгаа юу гэж. Ер нь бол introduction хэсэг дээр ийм хичээлүүд байгаа. Тэгээ start гэдэг эхний хичээлээ ингээд эхлүүлэх юм байна. За тэгээд хичээлүүд нь бол аяга амархан. Энд дээр шууд ингээд HTML гэж юу вэ те? Энд дээрээ шууд туршиж үзэл run гингүүл энд дээр шууд боддоор үр дүн харагдаа явна. Тэгээд зөвхөн одоо introduction гэдэг хэсэг бол 1 2 3 4 5 6 7 8 9 хэсгээс бүртгэхийн 6 хэсэг нь үндсэн онтой хэсэг 3 хэсэг нь яг чи энэ онлайн хэсгээс сурсан уу үгүй юу гэдгийг шалгадаг ийм хэсэгтэй байх нь түр зургийг орхичих. Тэгээ багшинтай яадаг ерөнхийдөө өдөр болгон хянаад хараад явах болно. Тэгээ таад маань хурдан гүйцэтгээд одоо сурч мэдэх тэ зүйлээ бол хурдан хүрэх юм бол хурдан хүссэн үр дүндээ хүрнэ. Бүх зүйл та нарын хордоос шалтгаална. Тэгээд уламжлалт ойлголтоос би одоо хооцорч юм, би төрүүлж юм гэдэг ямар ч ойлголт байхгүй. Зүгээр чи өөрийнхөө хурдаар явна гэсэн үг. Аль болох хурдан хийгээрэй тэг хичээлээ. Тэгээд нийтдээ 48 цагийг 38 яг HTML-ээр 38 цагийг шаардна. Тэгээд та маань хүнээс одоо уялдаатай хамааралтай бус байдлаар хичээлээ үзээд явах нь. Хичээл нь бүгд англи хэл дээр байгаа. Тэгээд өнөөдрийн маань уулзалт бол ерөөхдөө энэ төрөд өндөрж байна. Тэгээ багш нь шаардлагатай гэсэн болгонуудыг та хэдтэй хуваалцлаа. Тэгээ багшаас асуух зүйл байвал үлдсэн минутаа та хэдтэй зориулъя. Окей. Та хэд маань ингээд аль болох байхгүй л гэж байгаа. Ерөөхдөө энэ бол ойлгомжтой байсан баг. Тэгээ дараагийн юм дээр шууд нээлттэй дугааныгээд микинийгээд асуух зүйлүүдэд асуугаад өөрийнхөө төлөө сурах цаам чинь тийм энэ цагийг зориулаарай гэж хүсэж байна. Тэгээд өнөөдрийг уулзалтаа энэ дөрөв өндөрлөе. Баярлалаа. Чатан дээр холбоотой байгаарай. За ялангуяа нөө вебсайтынхаа чатыг амар сайн ашиглая шүү. За манайхаа. За бүгдэнд нь амжилт хүсье. Энэ 7 хоног эх 7 хоногт бужигнуулаад өгөөрэй манайхаа. Окей. Nice. За эх 7 хоногт уулзцаая. Бай. Bye. Bye.